Амьдралдаа бид ихэвчлэн үнэнч байж, шаргуу хөдөлмөрлөж, өөрийн үнэт зүйлсээ хадгалж амьдардаг. Гисэн хэдий боловч нэг л өдөр ганцхан жижиг бодол бидний бүх амьдралыг өөрчилж магадгүй юм. Гаргасан нэг шийдвэртэй нь амжилтын хаалгыг нээжч мэднэ, эсвэл бүр мөсөн хаачч мэднэ. Өнөөдрийн түүхээрээ дамжуулаад бид бодлоо хянахгүй бол хичнээн үнэнч, шудраг, агуу хүн байсан ч буруу сонголт гаргаж болох юмаа гэдгийг ойлгох болно. Олон жилийн өмнө нэгэн залуу жижигхэн хотод амьдардаг байлаа. Түүний амьдрал гуниг бэрхшээлээр дүүрэн байх бөгөөд өдөр бүр гадагшаа гарan ажил хайж, цөөхөн хідэн зоос олох боловч олсон хэдхэн төгрөг нь өдрийн багахан хүнсэнд л чүүтэйтэй хүрнэ. Гэтэл нэгэн өдөр бүтэн өдөржингөө ажил хайсан боловч юу ч болж чадалгүй, сэтгэл нь хүндүрхэн гэртээ харж явтал араас нь нэгэн хүн "Энд надад юм зөөхөд туслах хүн байна уу?" гэж дуудав. Түүнийг эргэж харахад нэгэн хөгшин 3 том хүнд цүнхтэй зогсож байлаа. Тэр өнөө хөгшөнд хандан "Тийм ээ, би тусалж чадна" гэв. Өнөө хөгшин "За, би энэ ойролцоох тосгон руу явах хэрэгтэй байна. Гэхдээ тэр тосгон эндээс нилээд хол юм. Би энэ 2 цүнхийг өөрөө аваад явж чадна л та. Харин 3 дахь цүнх хитрхи хүнд юм. Чи үүнийг авч явахад маань туслах юм бол би чамд 3 алтан цоос өгье" гэлээ. Залуу түрхэн зөвшөөрөөд цүнхийг өргөтөл маш хүнд байсан тул өөрийн мэдлгүй "Яасан хүнд юм бэ?" хэмээн уулгаалдав. Өнөө хөгшин тайвнаар "Тэглгүй яах вэ? Наад зүгний чинь дотор нь хүрэл зоос байгаа юм" гэжээ. Залуу цүнхийг мөрөн дээрээ тавин түүнтэй зэрэгцэн хамт алхаж эхлэв. Явх зуура өнөөх хөгшин байн түүнийг ажиглаж байгааг анзаарав. Тэгээ дотроо "Намайг цүнхийг аваад цугтахыг гэж санаа зовж байгаа хаа" гэж бодсон ч "Би ямар хулгайч биш дээ. Тэгээд ч би хэнийг ч хуурахгүй. Би чин үнэнч, хөдөлмөрч амьдрахыг хүсдэг тийм л хүн шүү дээ" гэж өөртөө шивнэв. Удалгүй тэд голын эрэгт хүрсэнд залуу эргэлзэлгүй ус руу орж эргийн цаана гарлаа. Харин өнөө хөгшин эргийн нөгөө талаас түүнд хандан "Би энэ 2 цүнхтэй гол гаталж чадахгүй юм байна. Магадгүй гатлах гэж оролдох юм бол живж магадгүй. Чи нэг цүнхийг маань аваад явбал би чамд дахиад 3 алтан цоос нэмж өгье" гэв. Залуу зөвшөөрөн эргийн нөгөө талд гарan цүнхийг авахыг завдтал өнөө хөгшин түүнийг зурж "Цутахгүй гэж амлаач дээ" гэв. Залуу гайхан "Би яагаад цутах ёстой гэж" гэв. Өнөө хөгшин "Одоо үед хүмүүст итгэх хэцүү болж дээ. Энэ цүнхэнд уулна мөнгөн цоос дүүрэн байгаа юм" гэлээ. Залуу багахан ундууцаж "Би тийм хулгайчиг харагдаад байна уу? Би мөнгөний төлөө хизээч хүнийг хуурахгүй" хэмээн хэлээд цүнхийг авч голыг гатлав. Дараа нь тэд толгодын бэлд хүрэн дээш өксөж эхэлдэл өнөө хөгшин доор үлдэв. Өнөөх залуу иргэн хараад "Та яагаад ирэхгүй байгаа юм бэ?" гэж хашгирав. Гэтэл өнөө хөгшин "Би хитрхи хөгшөрчээ. Энэ цүнхтэй өксөж чадахгүй юм байна" гэв. Залуу "Тэгвэл цүнхээ надад өгөөд явдаа би аваад явъя" гэв. Өнөө хөгшин хэсэг тэнэгэлзээд "Энэ цүнхэнд алт байгаа юм. Хэрвээ чи цугтчихвал би чамайг барьж чадахгүй шүү дээ" гэв. Залуу бухимдан "Би аль дөрөв танд хэлсэн шүү дээ. Би тийм хүн биш. Би ч үнэн шудраг хүн. Тийм болохоор л өмнө зээлийн компанид ажилладаг байсан ч хуурамч хүртэл хийхийг шаардсан тул ажлаа орхисон" хэмэв.
Өнөө хөгшин итгэлгүй байсан ч эцэст нь түүнд цүнхийг өгөөд "За хүмүн, чи төрүүлээд явж вэ. Би араас чин аажуу тавин алхаад явъя" гэв. Залуу цүнхийг аваад явах замд түүнд нэгэн бодол орж ирэв. Хэрвээ би эдгээр 3 цүнхийг аваад цугтчихвал тэр хөгшин намайг барьж чадахгүй. Би тэгвэл насан туршдаа баян болно. Харин дараагийн нэг бодол нь тэгээд ч тэр хөгшин удахгүй хөгшрөөд нас барах юм чин. Энэ их мөнгөөр юугаач хийгээвлээ. Харин би залуу хүн учраас энэ мөнгийг авбал баян болж сайхан хинээр авч тансаг амьдрах боломжтой шүү дээ гэв. Эдгээр бодол ээлжлэн түүний дотор төрсөөр нэг мэтгэд тэр эдгээр бодолд автан 3 цүнхийг үүрээд гүйж эхлэв. Хар хурдаараа гүйж амьсгаазаар гэртээ хурч ирэн цүнхийг нээж хараад маш их цочирдов. Цүнхэнд алдаж байсангүй, мөнгөч байсангүй. Харин зөвхөн жижиг чулуунууд л байлаа. Яагаад тэр худлаа хэлсэн юм бол гэж тэр дотроо бодох зураа нэгэн бяцхан бичгийг олж харав. Тэгээд өнөөх бичгийг нээж уншвал "Би энэ газрын хаан. Надад гэр бүл, үр удмыг мань залгамжлахаар хүн байхгүй. Наасаа ихэж би маань уламд орооцоор байгаа учраас үнэн чудраг хүнийг олж өөрийнхөө ирээдүйн хаан болохоор хайж авсан минь энэ. Хэрвээ чи цухтаагүй бол тэр хүн нь чи байх байсан юм" гэсэн байв. Эдгээр үгийг уншсан залуу гүн харамсалд автлаа. Тэр бүх насаараа үнэнч амьдарч хэнийг ч хуурахыг хүсдэггүй байсан ч өөрийнхөө дотроос гарсан бяцхан шүнлийн бодлыг түүний амьдралыг бүрэн өөрчилжээ. Хэрвээ тэр тэрхэн мөчөд бодлоо хийн чадсан бол хааны залгамжлагч болох байсан байв. Гэвч ганцхан муу бодол түүний амьдралын хамгийн том боломжийг үгүй хийжээ. Тиймээс бид ирээдүг хамгаалахыг хүсвэл бодлоо хинт сурах нь чухал юм. Бодол үг болж, үг үйлдэл болж, харин үйлдэл нь дадал болж, дадал нь ирээдүйг бүтээдэг. Сайн эерэг бодол биднийг илүү сайхан амьдрал руу чиглүүлдэг. Бодол бол яг л үртэй адил. Нэг өдөр ургаж бидний ирээдүйг бий болгодог. Тиймээс тэр үрийг сайн сайхан бодлоор усалж байгаарай. Хэрвээ энэ түүх танд таалагдсан бол бусдтай хуваалцаарай. Мөн манай сувгийг дагаж дараагийн урам зориг өгөх түүхүүдийг хүлээн авахыг хүсэж байна.